За бүгдээр нь хагас өдрийн мэндийг хүргэе. За өчигдөр биднээс Cedar лицензийг голд болгоцсон байгаа. Өнөөдөр ботон дотор байгаа хөрөнгөө биднээс стратеги сонгоод арилжааныхаа хувилбаруудыг авъя гэж бодож байна. За энэ өөрийнхөө Go Zig Smart Trade Coin.com руу хөрөнгөө хийхдээ энэ finance руу дараад pay гэдэг рүү дарна. Тэгмэгц ийм дөрвөн coin гарч иж байгаа хаяг биткойн байна, эфирм байна. Эфирмээр хийх бол эфирмээр дараад энэ хаягийг аваад шилжүүлгээ хийн гэсэн. За трейд хабрид байна. Трейд маань ингээд 3 сарын 15-нд биржээр гарч байгаа. Хабридын дараа нь гарна. За одоо биднээс энэ өөрийн хөрөнгөө яаж хуваарлт хийх үү, эрсдэлтэйгээр арилжаа хийх үү, ботоо удирдах уу, яаж хөрөнгөө хуваах вэ гэдгийг ярих гэж байна. Одоо надад нэг 1800 орчим доллар байж байгаа. За тэгээд энэ стратегиуд нь ингээд гараараа бол тохируулаад хийчихдэг байгаа. Өдөр нь байна 30, 60, 100, 180, 365 гээд эрсдэлгүй хэвийн эрсдэлтэй хувилбарыг сонгож болно. За энд байршиж байгаа мөнгөн дүнгийнхаа одоо биткойн юм уу, эфирмээр юм уу те бас сонгож энэ одоо биткойноор ингээд сонгочоод хэдэн хувьд нь авах вэ гэдэг ингээд хийж болж байгаа. За нөгөө нэг хувилбар нь бол ваучер. За ваучераар авах бол маш их ашигтай. Одоо би энэ ваучераар яаж бот ажиллуулах талаар ярив. Now гэдэг дээр нь дарчин. Тэгмээч энэ миний данс гараад ирж байгаа. За эхлээд и биткойноор одоо энэ бол ингээд жоохон гэрэлтэй хөнгөн биткойн байна. Биткойноор ваучер авах гэж байна. Энэ ваучераар авах нь бол таны хөрөнгийг бас их хэмндэг юм талтай байгаа шүү. За $300, $50 юу ч гэсэн бүгдээрээ авъя. За энэ хугацаатаануудыг бас анзаараарай. Хугацаануудыг биднээс авахгүй 30 хоногоор ерөнхийдөө ботоо сонгож тохиргоо хийж байгаа шүү. За энэ 3 сар байна, 6 сар байна, 12 сар байна гэдэг 3 сар байна. Ингээд $500-ыг $300 яг саяны шиг ингээд явна. $200 байна, 3 сар, 6 сар гэдэг $150 гэдэг ингээд явж байгаа. Энэ хугацаатай ваучер бидэнд хэрэггүй 30 хоногоор авах юм чинь. За $100 цаашаа биднээс авах хэрэгтэй. $50 нь аваад эхэлчихье гэж бодож байна. $50 биднээс дуустал нь авах ийм тактик хэрэглэн. За энэ $50 гараад ирсэн. За энэ дээр биткойноор одоо бол авах нь шүү дээ. Дараа нь бол эфирмээр авахтай энэс олж. За биткойноор авъя $50 биткойн. За ингээд ваучраа дарна. За энэ $45-оор би $50 үн бүхий одоо хөнгөлтөө эрхийн бичгээр авч яах гэсэн үг шүү дээ. За бай дарлаа. Иймийг авах уу гэж $45-оор ийм хэмжээтэй биткойныг авах уу. За би нэг авчлаа. Ер нь хөрөнгөө дуустал нь зүгээр болов уу гэж бодож байна. За 50-аар авцсан. За дахиад авах хэрэгтэй надад. Нэг авцсан байна. Энийгээ бодвол за дахиад худалдаж авъя. 29 хоногтоо $100. За $100-аар авъя. $100 хийгээд өгөх нь надад $93 авчээ. За ингээд дараад авах хэрэгтэй. Тэгээд хэдэн удаа дуустал нь л дарна гэсэн үг шүү дээ. Энэ дээр ингээд за нэг $10 орж ирж байна. За бас энийг яг ажиллуулж. За ер нь бол энэ Smart Trade bot бол нэлээд сайн ажилладаг. Бирж хоорондын арбитраж арилжаа хийж бидэнд ашиг хийж өгдөг байгаа. Сардаа 8-аас 15%. Ер нь бол бараг 5% руу орж байгаагүй л дээ. Биднээс хамгийн доод нь 5% гэж ярьдээ. Тэгээд яг сонгосон хугацаагаараа 30 мөн 65 хоногийн 60 хоногийн дараа таны бот зогсоод өөрөнгөө буцаагаад татчих болно гэсэн үг шүү дээ. $100-ыг би за дахиад $100-ыг авъя. Одоо биткойныг биднээс аваад $95-аар авч байна. Яг нэг нээх болгонд энэ дахиад яагаад гэдэг багасаад идэв. Тэгтээ тодорхой хэмжээний юу аавна шимтгэл авч байгаа. Тэм чирнэх онцгийн ялгаагүй ерөөхдөө
нийт дүнгээс хэмнэлт гаргахын тулд за $150-ыг бас авчээ. $143 авч байна. За доошо 50-аас бага мөнгө үнэтэй байгаа 25. За энэ 25-ыг авъя. За ингээд за та бүгд тэгээд яг энэ дээр өөрийнхөө хөрөнгийг шилжүүлэхдээ өчигдрийн бичлэгээс анзаарсан баг тийм ээ. За бирж хоорон шилжүүлэх. За яг энэ дотроо лицензээ бас сонголт хийж дарахтаа анхааралтай дарахгүй болно гэдээ бас өчигдөр бол олдоо гаргасан. За $25. За ингээд нэлээд олон удаа ингээд үйлдэлээрээ өөрөө дансанд байгаа хөрөнгөө ботод байршуулчих хэрэгтэй. Байршуулчих гэдэг одоо яг бото байршуулаагүй ваучер авч байгаа. Ваучераа тэгээд идэвхжүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэрийг одоо биднээс бас цаашдаа харуулна. Энд $25. За ингээд иймэрхүү маягаар ингээд явна шүү. За цаг хэмнэх үүднээс энийг товчилж идэх. Зарчим нь гол нь та бүгдэд чухал шүү дээ. За эфирмээр аавна гэвэл энийг өөрчлөх хэрэгтэй. За ингээд эфирм. За эхлээд энэ рүүгээ очино. За ингээд үндсэн дэлгэц рүүгээ очиод эфирм болгоцсон. Одоо энэ дээр дарахлаар эфирм гарч ирнэ. За одоо биднээс эфирмээ сонгоё. За $100-ыг сонгоё тийм ээ. За $93 өгч байна. За ингээд тэмдгийг харж байгаа эфирмтэй. За эфирмээс за эфирм $700-аад $850 байсан. За $50-ыг бас сонгож үзүүлье. Тэгээд эргээд биднээс одоо яг ваучраараа бото ажиллуулахыг харуулъя гэж бодож байна. $50. За энэ за ингээд иймэрхүү аргаар биднээс биткойн мөн эфирмээр ваучер авчаад одоо энэ ваучраа ашиглах хэрэгтэй. Тэхийн тулд энэ рүүгээ орно. Action гэд өөрөөхөө данс руу орж байгаа. За ингээд худалдаж авсан ваучруудаа харна. Эхлээд биднээс биткойныхоо ваучрыг ашиглая гэж бодож байна. За энэ дээр биднээс өнөөдөр 23. За энэ штэ $50 ваучраа яаж ашиглах вэ гэхээр энэ дисплей гэдэг дээр нь дарна шүү. Дисплей гэдэг дээр нь дараад за энд нэг код гарч ирэх ёстой. За энэ кодыг хуулаад авч байна. Энэ кодыг хуулаад авлаа. Копидлоо. Одоо энэ өөрийнхөө энэ сонголт руу ороод арилжааны биткойн за би эсэлтэйг авъя, биткойныг авъя. 30 хоног гэж орсон. Тэгээд ваучер ашиглана. За энэ дээр ваучерийнхаа кодыг тавина. Саяны хуулж авсан кодоо. За ваучер ашиглах уу гэдэг. За $50 ваучер ашиглах уу гэдэг энэ доор улаанаар гарч иж байгаа. Тэгэхээр старт гэнэ. За buy 30 хоногтой эрсдэлтэй $50 ваучер гэдэг. За тэгэнгүүт энд миний одоо бот энэ гарч ирж байна. Энэ нэг 10-12 цагийн дараа ажиллаад эхэлт юм байна. За дараагийн ваучер биднээс дахиад ашиглая. Сая биднээс $50-ыг 23-ны өдөр $50 ашигласан. Одоо энэ за $100 ваучрыг $93 авсан. Энийг ашиглаж байна. За дахиад хэвийн ингэ тавьчих. Арай эсэлгүй биткойн 30 хоног. Энийг тохиргоог аягүй сайн хийгээрэй бүгдээрээ. За ингээд ваучер ашиглах үг. За ваучерын кодыг хийгээд гараад ирж байгаа. Кодоо тавилаа. Ваучер ашиглана гэдэг кнопкыг дарлаа. Энэ $100 ваучер гэж байгаа. Нэгс биднээс $100 ваучер 93-аар авсан гэдэг чинь $93-оор $100 одоо бот ажиллаж байна гэсэн. Ингээд старт дарлаа. 30 хоногтой buy гэдэг ингээд явчих чинь. За энэ дээр ваучер ашиглах уу гэдэг нь доор улаанаар гарч иж байна. За
За ингээд хоёр дахь боотоо ажилуулчтай нэг нь эрсдэлгүй нэг нь эрсдэлтэй ингээд гараад ирсэн. За дахиад ваучрынхаа цэс рүү орно. За энэ доотлын хоёрыг ашиглацсан. Одоо энэ $10 ах байна. Энийгээ $10. За ваучрын код гараад ирж байгаа. Энийгээ копидна. Копидж аваад эргээд арилжааны ботынхоо стратегийг сонгох дээр чинь. За энэ safety буюу аюулгүй гэдэг дээр нь тавьж гэн биткойн 30 өгтөө. За ваучер ашиглана. Ваучрын кодоо 50 гэсэн бичиг гарч ирлээ. За 50 гутаа бот ашиглая, ваучер ашиглая гэдэг ингээд старт дарчин. За 30 өнөختөө safety гэдэг ингээд гараад ирлээ. Жагсаалт руугаа орно. За энэ гурыг би ашигласан. Одоо нэгдүгээр хуудас руугаа оръё. За нэгдүгээр хуудас руу ороод за энэ дээрээс нь эхэлчихье тийм ээ. Ethereum байгаа шүү дээ. За Ethereum display. За энэ бол Ethereum байсан. $50-тоо. Чанаа хэлбэр рүү очих хэрэгтэй. За Ethereum-ээ сонгоно. Эрсдэлтэйг нь сонгочихъя. Ethereum-ээ сонгочихъя. 30 өнөختөө сонгочихъя. Voucher ашиглана. Voucher-ын код нэгж байгаа. Кодоо за энэ хэрэггүй хаа. Энэ хэрэггүй. Кодоо тавилаа. Voucher ашиглана гэдэг зэсийг дарчин 50 гэдэг ингээд гараад ирлээ. Voucher хэрэглэхгүй Ethereum. За ингээд buy гараад ирлээ. Buy төвчлөрөнд дарчлаа. Дахиад бот авсан voucher авсан хуудас руу орно. $93-ыг ашиглая. Ингээд voucher копидод авна. За үндсэн ботын арилжааны стратеги сонгодог цэслүү орлоо. За Ethereum хэвийн 30 өнөختөө тэгээд voucher ашиглана гэдэг дарлаа. Ингээд voucher ашиглажлаа. За иймэрхүү маягаар voucher ашиглаж бото ажиллуулж болох нь 30 хоногийн дараа ботын ажиллагаа зогсно. Сая бол voucher бото ажиллуулахыг ярьсан. Одоо өөрсдөө гараараа voucher биш энэ байгаа хөрөнгөө хуваарлж хийж болно. За надад бол одоо энд 265 биткойн нэг $860 тэнцүү Ethereum байна. За энийг нэг $100 ч юм уу бүгдийн $100 хуваагаад хийчихье гэж бодож байна. За яг байгаа үндсэн биткойныгоо би 25% гэхэлэр хэд вэ? $215 болчихж байна тийм ээ. Ethereum биш тийм Ethereum. За биткойн. За биткойнохоо 25% гэхэлэр нэг $66 хуваагаад хийчих бодож байна. Ингээд автоматар старт дарааж авчиж болж байгаа. За энэ хэвийн биткойн 25%. За энэ дээрээ дарааж авчие. За ингээд 120 хоногтой. За энэ та жишээ нь 120 хоногоор бото ажиллуулаад 120 хоногийн дараа авнаг үл энийг дарах нь шүү дээ. Тийм учраас бид бол сараар хийж байгаа. Тийм учраас 30 хоногтой. За ингээд дахиад дараад үзье. За 30 хоногтой биткойн. За ингээд бото ажиллуулчих чинь гэсэн үг шүү дээ. Дахиад $66-оор гэхээр нэг 4 удаа явах юм шиг байна. За buy гэдэг ингээд ижлэгэн тэнцүү хэмжээтэй явуулчих чинь би дараад таны мөнгө дуусчингууд энд хүрэлцэхгүй байна гэсэн бичиг гарч ирж байгаа. За одоо Ethereum-ээр биднес хийн 30 хоногтой нэг 25% нь энэ $215. За $100-оор хий гэж юм чи энэний тал 0 хэд болж байна? 85. 0.85. За ингээд энэ $100 0.85 Ethereum 30 хоногтой хэвийн за нэг эрсдэлтэйгээр зарим нэг юм хий тийм ээ. За ингээд риски. За ер нь байгаа мөнгөн дүнгийнхаа 50% нь хэвийн эрсдэлгүүд нь 25, эрсдэлтэд нь 25% гэдэг ингээд хийвэл бас боломжийн санагдчихсэн шүү. За ингээд эрсдэлтэйгээр хийчлээ. Одоо хэвийн болгоё би. Дахиад энэ дүнгээр хийн. Хэвийн болцсон. Ингээд бүгдийн хэвийнээр хийчих. Дууссан байна уу энэ? Дууссан биш үү? Хэд дараа те $100 гэдэг чинь мөнгө дуусчвал ингээд гараад ирчих. За энэ $200 үлдсэн байна. $109. Энд бол $107. За
За ингээд $2 үлдсэн байна. За ингээд иймэрхүү маягаар бүгдийг ашиглаад хийчих хэрэгтэй. Тэгээд юугаа харж болно? This жигсаалт, ботынхоо жигсаалтыг харж болно. За ингээд хийсэн хөрөнгөчийн харагдж байна. List of bot гэдэг. За ингээд ботуудын ажиллагаа эхлэегүй байна. Энэ ажиллах нь бол нэг 10-аас 12 цагийн дараа ажиллаад эхэлнэ. Тэнгүүд энтэй өөрийнх нь хувийн нэмэгдээд эхлэх юм байна. Та бүгд манай энэ YouTube хаягийг бүртгэж аваад өөрсдөө энэ коммент бичээрэй, бичлэгний доор нь коммент бичсэн бичлэг дээр за энэ бол мэдээж энэ Ledger Nano суулгахад оролцохоор болсон байгаа. Бичлэг ихтэй, коммент ихтэй бичлэгийг биднээс сонгож Ledger Nano суулгах юм байна шүү. За 941 гишүүнтэй болсон байна. Манай энэ YouTube-ийн цуг. За ингээд өнөөдрийн бичлэг дуслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.